За сайн байцгаана. За энэ удаагийн хичээлээр бүгдээ нейрон сүлжээний параметр болон хайперпараметр гэсэн ойлголтын тухай үзье. За хичээл агуулгын хувьд өмнөх хичээл тэгээд энэ параметр, хайперпараметр гэж юу хэлээд байгаа тухай үзцгээе. За өмнөх хичээлээр бол одоо хэлүүлээ идэвхжүүлэгч функц гэж энэ ойлголтын тухай үзсэн. За энэ бол одоо биологийн нейроноос санаа авсан. За тэгээд ийм хиймэл функцүүд байгаа гэж бол үзсэн байж байгаа. За энийг бол одоо олон янзаар нэрлэдэг. Зарим үед бол одоо threshold буюу одоо монголоор босго гэж хэлж байгаа. За зарим үед бол одоо дамжуулагч функц буюу transfer function гэх мэт нэрлэдэг. За амьдрал дээр чухал хэрэглэгддэг математик функцүүдийн хувьд бол их хялбархан гэж мөн үзсэн байж байгаа. За энэ бол одоо sigmoid гэж энэ функцүүд бас нэлээд хэрэглээтэй. За мөн ReLU гэж ийм функцүүд бас мөн орчин үед хэрэглэгддэг. За функцийн хувьд бол их хялбархан. За энэ ReLU-гийн хөлбөрүүд бас нэлээд хэрэглэгддэг гэж. За болон мөн бусад функцүүд бас байгаа. За эдгээрийг бол одоо өмнөх хичээлээр жишээтэй хамт үзсэн. За тэгвэл энэ удаад параметрүүд гэж ер нь нейрон сүлжээний ямар ойлголт байдгийг тухай үзье. За энэ бол одоо оролтын давхар гэж бид мэддэг болсон. За энэ оролтын давхарыг бол одоо жишээ нь I1 гэдэг нэг нейрон гэдэг бол одоо нэг математикийн функц гэж үзсэн. За яг одоо бодит амьдрал дээр бодит байдал дээр бол одоо энэ бол тухайн тохиолдолд ямар нэгэн тоол байдаг. За одоо тийм 11 ч байдаг, юу ч байдаг. За энэ W-нуудыг бол одоо бид нэр жин гэж мэддэг болсон. За тэгвэл одоо эдгээр жин, за тэгээд дээрээс нь bias гэж ийм ойлголт байгаа. За энэ жингүүд буюу WIG, за дээрээс нь bias гэж тоо байх нь. За энэ bias гэж хаанаас гарч ирээд байгааг одоо хэлүүлээ. Тухайлбал ингээд жижигхэн бичиглэгээд үзье. За энэ бол одоо жишээ нь I1-ийг үржих нь W1-ийг нэмэх нь I2-ыг үржих нь W2 тэгвэл H1 тэнцүү байх нь. За энэний ямар нэгэн activation function байх хэрэгтэй. За тэр activation function одоо sigma-гаар тэмдэглэжээ. За энэ дээр бол нэмэх нь bias гэж юм ойлголт үүдэг. B1. За энэ bias гэдэг бол авч явах нь бол одоо илүү машин сурахад сайн сурахад нөлөөтэй юм гэж үзэж байгаа. За энийг бол одоо зүгээр нэг параметр байдаг. За хамгийн анхны утгыг нь бол самсруугаар олгочтгол гэж ойлгох ёстой. За ингээд H2-ийн хувьд бол мөн адилхан. Одоо за энэ W3 гэж эндээс тэмдэглэсэн байгаа юм байна. W3, W4 юм байна шүү. W3. За энэ дээр бас ахаад энэ хамгийн сүүлийн нэг нейрон оруулаад ирсэн байгаа юм байна. За тэр бол одоо бас нэмэгдэж таарах хэрэгтэй байна. За нэгийг үржих нь зүгээр нэг тогтмол нэг оруулаад ирсэн байгаа юм байна. За W4. За нэмэх нь одоо B1 гэсэн bias гэсэн нэмэлт нэг параметр орж ирэх нь. За бусдуудын тухайд бол яг адилхан H2 бол бас адилхан. За тэгээд нейрон болгон дээр бол одоо ингээд нэмэгдээд явдаг байна. За ингээд энэ нэмснийхэн дараа бол одоо бидний өмнөх нь үзсэн activation function гэдэг юмар бол идэвхжүүлэх ёстой. За тухайлбал одоо бид энэ activation function бол sigmoid гэж function байгаа даа. За энэ бол одоо нэг дээр нэмэх нь y-ийн хасах x, за энэ дээр бол одоо x-ийг авдаг гэсэн. За ийм математик тооцоолууд явж байгаа нь үндсэндээ бол одоо үржүүлэл хооронд нэмждэг юм л одоо хялбархан үйлдэл байна. За тэгвэл энэ BI-нууд, энэ W
IG-нүүдийг бол одоо бид нэр параметр гэж хэлдэг байна. За энэс гадна бол одоо биднэрт hyperparameter гэж ийм ойлголт байгаа. За hyperparameter гэдэг бол параметрүүдээ оруулчихна. За дөнгөж сая үзсэн тэр параметрүүд байна. Дээрээс нь нэмээд одоо давхаргуудын тоо гэж байна. Давхаргуудын тоо. За давхаргууд гэдэг бол одоо оролтын давхарга гэдэг бол одоо энэ оролтын болон гаралтын векторын гаралтын нейрон давхаргуудын хооронд байгаа. За энэ тоог бол одоо хэлж байгаа. За энд бол жишээ нь одоо давхаргуудын тоо бол одоо жишээ нь 2 байна. За одоо энэ тоо. За давхаргуудын нейронуудын тоо гэхээр бол одоо жишээ нь энэ оролтын давхарга дээр бол одоо 3 нейрон байх жишээтэй. За энэ давхаргууд бол нийтдээ одоо 7 нейронтой байх жишээтэй байна. За дэлгэрийг одоо хэлж яхана. За сургалтын хурд гэж бол одоо бид нар өмнөх ойлголтоос мэддэг болсон одоо аль байгаач тэмдэглэдэг. За энэ бол одоо аль болох бага тоогоор авал биднэрт илүү машин сайн сурдаг гэсэн ийм хичээл үзсэн байж байгаа. За сургалтын үе гэж одоо хэдэн эпохтэй хэдэн давталт хийх вэ гэж ийм ойлголт бас байгаа. За энэ энтрийг бол одоо бид нар үлдэх хичээлээс мэддэг болсон эпохын тоо. За үе шатын тоо гэсэн монголоор үе шат гэж одоо орчуулад байгаа. За тэгээд мөн идэвхжүүлэгч функцийн сонголт. За эдгээрийг бол одоо бид нар бол hyperparameter гэж нийтэн нэрлэж яхана нэг үгээр. За одоо hyperparameter энэ нейрон сүлжээний тухайд бол жишээ нь одоо нейронуудын тоо гэх юм бол юу чи гэдэг number of unit гэдэг. За энэ гэдэг бол одоо жишээ нь хэд байх нь 1 2 3 за одоо жишээ 8 байх жишээ нь. За давхаргын тоо гэх юм бол одоо ичээдийн дэлгч юм бол энэ бол одоо гол нь ганцхан давхаргын учраас 1 байх жишээ нь их мэтлээ. За тэгээд бид нар бол одоо learning rate гэж юм сонгох хэрэгтэй. За энэ нейрон сүлжээний хувьд бол одоо бид нар ингэж hyperparameter тодорхойлоод явах нь. За тэгээд мэдээж энэ WIG нэг. За энэтэй хамт одоо BI гэж bias гэдэг гэж түр үзсэн. За epoch гэж бас байгаа. Одоо 100 удаа давталтын хэмжээ гэдэг юм. За гэх мэтлээ. Эдгээрийг бол бид нэр нейрон сүлжээний параметр болон hyperparameter гэж ингэж нэрлэж байгаа. За удахгүй дараагийн хичээлээр уулзъя.